Зураач үрчүүдийн аялын угааг хараад бүхээгтэй ногоон машинтайгаан бүрэнхийн үдшээр хаач нвэ хөө гэж дуулдаг нь санаанд орж байлаа. 200 шахам дайчин зураач 20-30 машин хүлээлээд давшиж яваад армийн давшилт руу сэтгэл зүрх рүү давшиж явна. Тэд бэлгийн нүдэн хурцлж, сэтгэлийн чавцсан хөвжилж, биерэн зэвсгэн бариад уран сайхны шин нээл бүтээл жирэлд мордож байгаа нинэ. Энэ жил Монголын орчууд 5 жил, аймагуудын салбарын 60 жилийн ой тохиож байгаа юм. Энэ сайхан бэлэгт ойдон зориулж тэд Булган хангайн үзэсгэлэнт газарт хөх тэнгэрийн орноор хэмээн тэдний аяны дөрөөг милааж, дархан хотын уран баримлч буян далай, зураач, пүрвэ, намдаг тэргүүтэй уран сэтгэмжийн авьяаснууд угтан уулзаж, хадаг сүгэн барьж, уран бүтээлийн байсан нь энэ сэлэн бүрэн цутгадаг 3 голын бэлчээр амьдрал жаргал жигдэрсэн нутагт аяны дөрөө амрааж асар майхнаан босгонд тухаллаа. Тэднийг хамаарч иржээ. Тэгэхээр тэднийг хэдэн үеийн урчууд хуран чуулсан гэж хэлж болох уу? Тэр бүхнээр бидний дуранд тодорхой буух бүлгөө. Тэнгэр бурхан бүтээ. Харахад игэл болоод итгээд сэтгэл нь хатуу болоод зөөлөн. Бас цаг ямагт зүрх хөндүүрлэж эрэлхийлэн бидэрч гараан онцгой хүмүүс юм. Нийт 200 уран бүтээлчд оролцож байна. Энд бол Монголын үе үеийн зураач орчуудын шуулсан чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтын хажуугаар хөх тэнгэрийн орноор гэдэг их том төсөл хэрэгжиж эхэлж байгаа. Энэ төслийг санхүүжүүлж бидэнтэй хамтарч ажиллаж байгаа Эрдэнэт уулын үйлдвэрийнхээ нийт удирдлага болон хамт олон биднээс ажил тархсан илэрхийлж байна. Хөх тэнгэрийн орноор энэ төсөл 108 зураач оролцсноо. Энэ төсөл бол 2 жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд энэ явагдаж байгаа энэ аяллаар бол нийтдээ 22,481 км газрыг 112 хоногт туулж уран бүтээлийн судалгааны ажил хийгдэх юм.
Бид чуулган гэхээр том илтгэл, сунжирсан олон хүний санал шүүмжлэл, чуулганаас гарах шийдвэр гэцгээж нэн чих хүнд суртал бичиг цаасанд орооцолдсон төвөг чирэгдэлтэй ажил хэмээн сэтгэж дасжээ. Харин зураач урчуудын чуулган түүнээс баахан ангид юм. Тэд дүрсээр сэтгэж, гэрэл сүудрээр ухаарч, өнгө будгаар дүрсэлж, зураасаар бүтээдэг хүмүүс тул ажиллаан дүгнэж, амжилтаан тэмдэглэж, зорилгоо нь тодорхойлох нь ч бас л тов тодорхой юм. Тэдний уран бүтээлийг ойлгож үнэлж, өөрийн амьдралын яруу сайхны хэрэглээ болгож чаддаг хүн ард маань дүгнэж цэгнж өгдөг болохоор удирдах дарга нар нь амжилтанд нь баяр хүргэж, алдаа оноог нь хэлж өгөхөөс өөр ажил байна гэж юу? Булган аймгийнхан Дүнхэржив нарын зураачдаа аймгийн тэргүүний уран бүтээлч цол одонгийн зэрэгтэй тэмдэг өргөмжилж байгаа нь сайхан хэрэг боллоо. Уран бүтээлийн шилдэг бүтээл, шин олзолсон урчууд энэ үеэр алдар хүндээ мандуулж, хайр шагналыг урам зоригтой хамт хүртэж баяслаа. Эрдэнэ төвлөрийг манай Монголын ард түмэн уул уурхаан томоохон үйлдвэр гэж төсөөлдөг. Улс ардын аж ахуйд оргуулж байгаа эдийн засгийн талаас нь бол их сайн ойлгож мэддэг. Гэсэн хэдий боловч Эрдэнэ төвлөрийн нийгмийн салбарт хийж байгаа үйл ажиллагааг тэр болгон бас мэдэж чаддгүй юм тохиолдлууд олон байд юм аа. 2008 онд Эрдэнэ төвлөр байгуулагдсны 30 жилийн ой болно. Энэ 30 жилийн ойн ажлын хүрээнд Эрдэнэ төвлөрийн Эрдэнэ төвлөр байна. За энэ гэрээний гол зорилго гэх юм бол Хөх тэнгэрийн орноор гэдэг ийм уран зургийн галерейг 30 жилийнхаа ойг тохиолдуулан Монголын урчууд зураачтайгаа нийлж байгуулах гэж байгаа ийм ажил юм байгаа. За энэ ажлын маань нээлт өнөөдөр энэ сайхан хөдөө арал дээр болж байна. Хөх тэнгэрийн орноор төсөлд хамрагдаж байгаа нийт уран бүтээлчтэй уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэж байна. Жүжигчин дуучин эсвэл зохиолч уран бүтээлчид баяр наадам хийхдээ уралдаж өвөө барилдаж байсныг бид ер үзэж сонсоогүй санагдана. Тэгтэл зураач урчууд харин биер худгаан хойшин тавьж хаад баруун зүүнний магнаагаас дивжид илсээр гарч ирцгээх юм. Чуулганд 200 гаруй урчууд оролцсон бол тэдний 5-1 буюу 40 гаруй бүх зураач чуулганы наадамд зодголдог байна. Тэдний дунд харилтгүй хүчит, бууралтгүй зоригт их авраг гэмээр ахмад зураач. Начин харцаг цолонд шүргэн алдан байгаа галтай залуу бүх шиг цэл залуу уран бүтээлч байна. Чимэд дорж, гүрсэд, бат цэрэн, бат төмөр, лавга. Тэд цөмөрөө зураач уран бүтээлч, бас наадмын газар 3 даваатай, найрын газар 3 дуутай ирчүүд юмсанж. Энэ наадамд уран зургийн сургуулийн оюутан Жишимбат уран мэх шандал шүрмэс сайнаа үзүүлж төрүүлэн баримлж Батсуур үзүүрлэж байна. Зураачид сүрхий барилдах янзтайч тэдний дунд ятхад овоо цэнгэх сайхан хүмүүс юм да. Би Монголд Халимаг Монголын хамтарсан айраг шинжлэх ухааны эрдэм шинжилгээний багийн бүрэлдэхүүнд багтаж ирсэн. Багийн зорилго нь Монгол халимгийн ард түмнүүдийн ахан дүүсийн харилцааг сэргээхэд оршино. Манай аяллаахан Увс аймгийн Улаангом хотоос Ховд аймаг орох зам дах бүхий л байгалийн үзэсгэлэнт газруудаар дайрсан. Хүмүүс биднийг маш халуун дотноор угтаж байлаа.
Би Монголд анх ирж байгаа болохоор монголчуудыг харангуйтаа л хүн бүхэнтэй сайн байна уу гэж мэдлэмээр санагдаж байлаа. Энэ аялын бүрэлдэхүүнд багтаж ирсэндээ маш их баяртай байна. Монголд үдсэн харсан юм болгон маань их хүчтэй сэтгэл төрүүллээ. Монгол улс цэцэглэн хөгжиж байна. Эртний уламжлал болсон хөвшид хүүхдийн хүндэтгсэн харьцаа одоо хүртэл хадгалагдсан үлджээ. Халимг Монголын харилцаа жил улирах тусам улам бэхжиж байгаасай. Миний 2 дахь зорилго бол Монголын зураачдтай уулзах явдал юм. Би Халимгийн зураачдын холбооноос захидал авч яваа бөгөөд Монголын зураачдын холбооны ерөнхийлөгчид хүргэх үүрэгтэй яваа. Танай орон үнэхээр сайхан байгальтай юм аа. Маш олон аймгаар явж үзсэн. Харин өнөөдөр зураачид зургаар яаж байгалыг харуулахыг үзүүлж чадлаа. Би ч бас танай байгалийн сайхныг гайхан биширч байна. Зураачдтай хамт үүнийг мэдрэх маш сайхан байна. Надаас илүү сайн энэ бүхнийг мэдэрч байгаа хүний нүдээр харах шал өөр юм. Зөвхөн Монголд л ийм зүйлийг үзэх боломжтой байхаа. Ийм олон зураач нэгэн дор суглаж, нэгэн гэр бүл мэт бүгд бие биенээ мэддэг. Маш сайхан уур амьсгалтай юм. Бид өнөөдөр автобусаар зураачдтайгаа хамт явж эндэрсэн. Энд томоохон зураачдын наадам болж байна. Би энэ үйл явдалд оролцож чадсан маань маш гайхалтай сайхан. Бүгчүүд барилдаж, айрыг ууж, их бүжиглэлээ. Үнэхээр хөгжилтэй байна шүү. Өнөө орой диско болно гэд хүлээгээ сууж байна. Айрыг их уунаа. Би Монголд 13 хонлоо. Хамгийн үсгэлэнтэй газар нь энэ тэр гэж хэлэхэд маш хэцүү байна. Монголд хэд хэдэн удаа ирж байсан. Хамгийн их сэтгэл хөдлөсөн газар нь Тэрэлж байлаа. Өгийн нур хүрэх замд таарлцсан 6-аас 9-р зууны үеийн балга сууд маш сонирхол татсан шүү. Ер нь би Монголд маш их хайртай, хүмүүс нь маш их ажилсаг юм. Монголчууд ардын уламжлалаа сайн хадгалж үлдэж чадсанд сэтгэл их хөдөлдөг. Үүний зэрэгцээ орчин үеийн амьдралын хэв маягийг маш ухаантайгаар хүлээж авч чадсан. Монголчууд бол орчин үеийн соёл иргэншлийг хуучин амьдралын хэв маягтайгаар зохицуулж чадсан ард түмний жишээ юм. Монголын зураачдын зочлонтгой зан их гайхалтай. Бүгдэд нь баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өргөж байна. Монгол зургийн тусламжтайгаар бид ч гэсэн уламжлагдсан үлдсэн зургаан сэргээж болох юм. Харин монгол зураачид биднээс даавн дээрх зураг зурхийг сурч болох юм. Оросд одоо маш их хөгжиж байгаа. Монументал болон мозаик урлагийн хэлбэрүүдийг бас судалж хөгжүүлвэл зүгээр үзье. Шаазан урлал манайд их хөгжсөн болохоор бас суралцж болно. Монгол орн надад урлагийн түлхэц өгдөгөө гэж хэлж болно. Би өөрөө баримлч хүн болохоор миний дараагийн ажлын сэдэв бол Тэрэлжид харсан байгалийн тогтцоц болох үзье. Одоогоор ямар нэр өгөхөө шийдээгүй байна. Би Монгол орныг хизээч мартахгүй. Дахин ирнэ гэж бодож байна. Монголчуудын уламжлалт наадааны нэг бол шатрын хөлөвдөр хийдэг цусгүй тулаан бөлгөө. Оюуны хөдөлмөрийн нандин урлал эрхлэгчид ухаан бэлгийн энэ наадамд дуртай бололтой. Шатрын тэмцээнд төрүүлсэн баатар цогт зураач уран бүтээлчид тэдний дунд дархан аврах цолтонтой ялгаагүй бололтой. Содон цэрэн зураач харин биерийн торгон үзүүрээр зураа сийлэх мэт нүүдэл хийсээр удааллаа. Зураачдын уралдах нь бүр чансаатай юм. Бүсгүй зураачид уралдахад тэдний хамтран зүтгэгч уран бүтээлчид болох Эрхүүгийн урлагийн сургуулийн зураач зочин дөрвүүлж уралдлаа. Гүйлтэнд залуучууд сахил зэрсгээхэд тэдний бараг ихэнд ахмад зураач давхиж ирснийг бодоход суудлын хүнтэй зураач урчууд хөнгөн атлетикийн спортыг бий болоод бүтээлд тустай гэж эрхэмлэн оролддог нь илэрхий байлаа. Тэгээ энэ хан жаргал ингэж энэ Булган аймгийн энэ нутагт бол ингэж байрлаж байгаа бол одоо их байгалийн сайхан үзэсгэлэнтэй газар юм. Бэлэгдэлтэй газар юм. Энд ч одоо бэлэгдлийн их сайхан уламжлалтай манай дээр үеийн сайчууч байсан. Ерөн ч тэгээ Булган чихалдартай газар л да. Энд байрлаж бид нар их өндөр сэтгэлдэлтэй байна. Эндээсээ бид нар манай залуучууд Баруун аймагт уран бүтээлийн том ажил хийнэ. Энэ ч одоо цаашаа явна. Ер нь тэгээ энд ирсэн гол шалтгаан бол ер нь Эрдэнэт үйлдвэр бид ер нь яваандан галерей байгуулах зорилготой юм байна лээ. Тэгээ Эрдэнэтийн үйлдвэр биднэрт их тусаллаа. Тэгээ хамт олон Булган аймгийн урчуудын салбарч ялгаагүй.
Энд бол их өргөн хэмжээтэй уран бүтээлийн их аян эндээс их олж олно. Тийм учраас бид их баяртай байна. Их сайхан ч байна. Нэг харахад бол одоо амралт зугаалга юм шиг хэрнээ эндээс шин бид их юм олж авч байгаамаа. Их юм одоо саяжныхаа уран бүтээлийн сэтгхүйг өндөржүүлж байгаамаа. Зорилгоч тийм байна. Эрдэнтийн сэдвэр ер нь нэлээд дөрвтэй бүтээлүүд иймэр юм байна. Энэ нь тэгээд богинохон хугацаанд ч гарч болно. Ер нь цаашдаа харьцаатай байх юм байна. Гэхдээ Эрдэнтээс ингэж хөрөнгө зарж биднийг дэмжиж байгаа чинь бас л Монгол улс төрөлт хурлаг одоо цаашдаа ямар байна уу гэдгийг харуулна шүү дээ. Шавнартаа одоо нэлийн юм хийлж зааж өгч байна. Одоо би өөрөө хийхээсэн ер нь одоо шавнартаа юм өвлүүл ингэж бодож идэг. Тэгэхээр Пүрбат сургуульд би одоо сүүлийн үед нэлийн нэг 10 жил байсан. Шавнартаагаа хүүхнүүдтэйгээ ер нь овоо юм хийгээд одоо тэр бүжил лам шиг одоо ийм том бурхнуудыг бас хийж байгаа. Одоо ч гэсэн би бас шавнартаа юм хийн л гэж бодож байгаа. Ер нь ойрын жилүүдэд одоо бид нар ингэж ийм сайхан одоо аялал зохиож ингэж энэ ажлыг ингэж зохиож авах нь юу байсан. Ер нь зохиогдоогүй байсан. Одоо энэ жил энэ ажил их сайхан зохиогдож их сайхан боллоо. Монголын зураачдын анхны байгууллага бол 1942 оны намар байгуулагдсан. За би юу дурсах гэж байгаа юм гэхээр тэр намар яг байгуулагдсны намар би өөрөө одоо чойд багштайраа анх удаа ирж 12 настай байлаа. Анх удаа ирээд бүртгүүлсэн. Тэгтээ тэр үед зургийн орон сургууль 3 жилийн орон сургууль байгуулагдсан. Тэгээ түүний анхны сурагчаар бүртгүүлж хаад намар 9 сард хичээлд орж ирсэн юм аа. За тэрнийг 3 жил суралцж төгсчход дараа нь 1945 онд байгуулагдсан зургийн дунд сургуульд элсэж орох болсон. Гэхдээ би 7 дугаар анги төгсчөөж орох шаардлагатай байсан учраас чойд багш маань чи тэр 7 дугаар ангинд төгсөө. Чамайг одоо 3 жилийн орон сургууль төгссөн учраас шууд авнаа гэсэн. Тэр сургуулиа төгсөөд 7-оо төгсөөд очсон чинь намайг шууд 2 дугаар ангид авсан. 2 дугаар ангид нь би ороод 2, 3 дугаар ангийг төгсөөд сургуульд багшаар үлдсэн. Бид 11 хүүхдүүд тэр сургуулийг төгсөхөд манай сүмхүү тэр сургуулийн захирлаар үлдсэн. Одоо кинонд ажиллаж байгаа Очри Мегмар, О Мегмар гэж ялдаг. Тэр маань тэр үед төгссөн. Эсрэнцэн гэж тэр үед төгссөн. Одоо тэр үед төгссөн улсуудаас зарим нь одоо уран бүтээлээ хийгээд ингээд өнөөдөр амьдарч байгаа маа. За тэгэхээр өнөөдөр бол манайх ийм сайхан баярт өдрийг тэмдэглэж энэ 65 жилийнхаа ойн баярыг энэ сайхан нутагт хийсэндээ бид бүх бүтээлчд сэтгэл хангалуун баяртай байгаа. 1957 онд хойноос би сургууль төгссөн. Гэхдээ би сургуулийн бол Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, дипломатын дээд сургууль төгссөн байгаа. Ирээд яаманд ажиллаж байгаа дараа нь урчуудын хавьлын хороонд зураачаар ороод түүнээс хойш эдгөө хүртэл тулж багшилсан зургийн багшаар. За энэ хугацаанд би Монгол орноор бүх аймаг сумаар явж байлаа. Тэгээд бол Монгол орноо их сайн мэднэ. Хаан ханга, хаан говь, хаан талгэрийн бус. Ер нь манай Монгол орн бол хаач явсан зураач хүнд их өвөрмөц сэтгэл төрүүлдэг. Би нэгэн жишээ хэлэхэд манай шуурга байсан ч гоё, цас орж байсан ч гоё, нар гарсан ч гоё, бороо оржсон ч гоё. Ер нь бол байгалийн дөрвөн улиралд болж байгаа бүх үзэгдэл бол гоё байдаг. Бүтээлч хүний хувьд бол бүгдийг нь одоо төрсөлж хийсэн. Би ганц байгаль биш, түүх, байгаль, аж байдал, тэгэл ер нь бүх сэдвүүдээр ажилласан. Энэ ажилласныхаа үр дүнд олон бүтээл. Би
олон оюутанд уран бүтээлийн хичээл зааж амьдарч явж ирсэн. За би ер нь 1950 оноос л биер хөндлөн барьсан хүнтэй. За тэгээд манай орчуудын эвлэл жилээс жилд хөгжиж дээшлж тэгж явдаг гэж би боддог. Ерөн ч тийм байгаа юм чинь. Би 1956 оноос зураач Мегмар үтер Монголын кино үйлдвэрт очиж ажиллаад 40 жил ажиллаад тэгээд итгүүртэй гарсан. Тэгэхээр манай багш нарын нэг ном байдгийг номлосон бидэнд киноны зураач бол шувууны 2 амтай буусыг байх хэрэгтэй. Киногоо дээрээс нь уран зураг дээд зэрэгээр чадчих хэрэгтэй гэсэн. За дээд зэрэгээр биш ч гэсэн би тэгэл одоо тэрнийг биерийн тавилгүй зурлцаар яваад тэгээ одоо дэтгэвртэй гараад орчуудынхаа эвлэлд ирээд урланд зураг зураад байж гин. За энэ хооронд одоо зураачтайгаа улам их ойртож, улам их таньж, бие биенээ сайн сурж ингэж байна. Их сайхан байна. Энэ зохион байгуулсан энэ ажил бол ерөөсөө манай түүхэнд лав байгаагүй. 10-20 л явж байсан. Зүгээр ер нь цөөхнөр бол явж байсан л да. Одоо миний явж байгаа групп тэр наран гэрэл багш Эрдэнэлэг энтергээд манай төгс аюу энтергээ бид нар алтайг чиглэж явна. Энэ миний дээр үеийн хүсэл мөрөөдөл бол алтайг зурах. Бид говьор явсал да түрүүн. Тэгээ хэдэн сайн зураг зурсан. Одоо алтайгаа дүрслэе. Монгол хүн ер нь Монголын зураач алтайг үзээгүй бол, говийг үзээгүй бол, дорнод талыг үзээгүй бол Монголд очсон гэдэг. Монголыгаа мэднэ гэж хэлээд байх юм байна. Тэгээд одоо их зэрэгтэй явж байна. Уг нь нас маань ч одоо бас нэг тийм дэгдэд байхаар нас биш л дээ. Гэж яахан би жаахан гэсэн дажгүй явна. Ер нь юм одоо үндэснээсээ дараасан өсөж өндөдөг болохоор бидний багш нарын арыг авч яваа их найдвар тайран бол Монгол залуу зураачд. Эмэгтэйчүүд одоо энэ түүхэнд байгаагүй их олон эмэгтэй алдартай зураачд гарч ирсэн. Их сайхан орчин үеийн одоо урлагийн сэтгэлгээтэй сайхан залуучууд гарч ирсэн. Тэгээд энэ 90 оноос хойш дэлхийг явж үзэх болсон хараа өргөн боллоо. Бололцоог өргөн боллоо. Урд ер нь үзэсгэлэн гаргана гэдэг үл яггүй байсан. Одоо бол нэг олгой бодог олоход хэцүү байлаа шүү дээ. Нэг биер олоход ч хэцүү байсан. Одоо бол дэлгүүр тавиал очиход бүх материал байна. Хэн л үзэсгэлэн гаргая гэсэн гаргаж байна. Тэнгэр өөрийг одоо сурталчилж харуулж байна. Тэгэхээр одоо их сайхан цаг ажиллаж байгаа залуучууд эднэрээс бол их хийх хүсэж байна. Их хийх найдаж байна. Эднэр бол их юм гаргана. Тэгээ Монголын төрөлх хурлыг бол эднэр өндөр тавьж явах сайхан залуучууд байгаа. Ард талдаа гэж би итгэлтэй явдаг. Ямаг ямаалгий гэдэг нэг үг бий. Өөрөөр хэлбэл ямаг тэмээ гэх юм болий. Байгаагаар нь л дүрслэе гэсэн үг юм. Гэтэл аливаа уран бүтээлч ямааг тэмээ болгож дүрслэн үзүүлэх нь бий. Энэ бол бодит зүйлийг уран зурах, урнаар сэтгэж зурах хоёрын ялгаа болно. Гэтэл миний сэтгэлийн шаналгааг, эсвэл мөрөөдлийг, эсвэл голтон ортол гомдохыг, магнай хагартал баярлахыг, үдсэн ядахыг, элэг зүрхний минь их хайрыг, хямрал догдлыг минь яаж дүрслэх вэ? Чигийн улаан утны ирмэл зэлийг хэрхэн гаргах вэ? Зүүд зүн маань ямар өнгөтэй вэ? Уран бүтээлчдийн мөнхийн ирэл бол энэ юм. Өөр хэн ч хийгээгүй, цаашдаж хийхгүй, ганцхан бий л хийх уран сайхны нээлтийн төлөөх тэмцэл бол зураач урчуудын амьдрал хүмүүн болсны хэрэг юм а. Тэд үүнийг ирж, түүнийг голж туурвах нь чухам энэ игэл хар бор мэт ажлаас эхэлдэг болоо.
уран зураач нар болон мөн шинээр одоо идэвхтэн гишүүн болсон залуучууд тийм одоо ингээд тулж одоо ингээд бие биенээсээ суралцах, ахмад уран бүтээлчдийн арга ажиллагаа техникээ суралцах, мөн үлгэр дуурайл авах одоо талаасаа бол маш их өгөөжтэй сайхан нүүрээ харсан, хойртон дотсонсон залуучууд одоо ахмад зураачдын хоорондын харилцаа, бие бинийгээ таних, сургамж хайрлах, ирээдүйг одоо бэлдэх талаасаа бол манай орчууд дэвлэлийн орооны удирдлага болон ахмад зураачдын зүгээс бол бидэнд бол маш их сайхан дотн сайхан харьцаа үүсгэж бид нэг гэр бүл юм аа гэдгээ бол одоо энэ ч бол ирж энэ чуулга болтолтоор бол өөр гүн одоо биднес одоо ингээ мэдэрч जैन бие бинийгээ одоо цан характер уран бүтээл талаас нь хүндэлж зүгээр явдаг байсан бол одоо нүүр тулан уулзаад цуг итүүд хийгээд цуг арга барилаас нь суралцаад цуг ингээд хоноод хоол идээд амьд одоо үйл ажиллагаанд цуг оролцоод ингээд биднээсийн харьцааг бол маш сайхан татна болголоо гэж одоо бас болж байгаа нь бол бас энэ үйл ажиллагааны маш чухал одоо зүйл болов уу гэж бас бодож байна. Эмэгтэй зураачд бол Монголын урчуудын эвлэлийн хороонд их үүрэг гүйцэтгэдэг. Одоо дамдмаагүй, цэрмаагүй зураач, оюун чимэг байна, уран чимэг байна, уран хатгамалч, саран цацрал байна. Тэгээ би бол өөрийгөө бол нөгөө дунд үеийн зураач гэж боддог. Тэгээд их олон эмэгтэй зураачд байгаа. Эдгээр маань бол өөрсдийгөө эмэгтэй зураач гэж бодхоос илүү уран бүтээлч гэдэг талаа бол илүү давуу гэж боддог. Тэгээ бид нар бол янз бүрийн уран бүтээлд бол оролцож явсан. Одоо Монголын урчуудын эвлэлийн хорооны салбар болон монументал чимэглийн үйлдвэр гээд янз бүрийн ажлуудыг бол бид нар хийж явсан. Тэгээ сүүлийн 10 жилд бол зах зээлийн нийгэм чилжээд бид нар урчуудын эвлэлийн хороо зураачдын өөрийн урлагтай болсон. Урлагтаа бид нар 10 хэдэн зураач эмэгтэй уран бүтээлээ хийдэг. Энэ бол бидэнд олдсон маш их өндөр боломж гэж бодож байна. Миний мэдгэдэл ийм олон зураач цугларч байгаагүй. Бид нар ямар ч Монголын урчуудын эвлэл гэдэг бол асар том байгууллага юм да гэдгийг ингэж мэдэрч штэ ингээд. Тэгээ бүгдээрээ эв ээжтэй ямар ч тийм ямар нэгэн тийм элдвэн проблем байхгүйгээр ингэж цэнгэж чадна гэдэг бол бас хавархан тохиолдол л доо. Манай хүн бол ах захаа мэддэг, биенийгаа хүндэлдэг учраас маш тийм эв ээжтэй сайхан надлаа. 65 жилийн ойд бол маш сайхан эхэлж байна. Уран бүтээл их олон олцтой. Энэ сайхан байгаль дээр ирээд замда 4 цагийн тал гээд дуу байдаг шүү дээ, Монголын. Тэр дуунаас сэтгүүлээд би нэг одоо нутгийг 4 өнгөөр 4 цагийн тал гэдэг зураг зурандаа гэдэг скиц загвараас дотроо бодоод явж байна. Одоо 10 сард Солонгост өөрийн бие даасан үзэсгэлэн гаргана. Том хэмжээний үзэсгэлэн. Төвшөө цаашаа Франц олон үзэсгэлэнгүүд төлөвлөсөн баг. Миний ажил бол маш их байгаа. 3 хоног сайхан амарлаа одоо ингээд бүх юм сайхан шив шинээр эхэлнэ. Зураачд чинь дандаа л ингээд урланд нь лавдаг штэ тий. Тэгэхэд бол өнөөдөр ингээд яг энэ байгаль дээр ингээд зураачдыг та нар яаж суралцж байна тий. Байгаль гэдэг чинь бас урлагийн нэг хэсэг бидний урлагийн нэг хэсэг. Тэгэхээр бас ялгаагүй урлангаас нь авж ийн л гэсэн үг л тий. Тэгтээ яг манайхнаас зарим нь хитгэвтэй хүмүүс нь зурж байна. Зүгээр над мэтийн хүмүүс нь бол шавуудлаа. Миний хувьд бол би бол ингээд очиргуу уул ус зураал тийм толгой ийм богд энтер гэж явдгаа болохоор зэрэг надад бол энэ дотроос бол энэ байгалийн эвдсэн сүйтгэж байгаа байдал шүү дээ. Тэр сая замд бол бас муу харагдчихжээ. Энэ бол бас яг сэдв болох байх гэж бодож байна. Тэгээ одоо цаашаа баруун тишээ яв. Тэгэл энэ хооронд ямар сэтгэл төрхнө тэр очиод хотод нөгөө төмрөн дээр ч юм уу цаасан дээр даавн дээр юун дээр ч бууж олно. Бууж магадгүй тий. Нэг сайхан юм ярих юм бол хараа эрүүл агарт гарсан толгой өвдөж байна. Тэгээ нэг утаагаа санд юм биш тавтайхан. Тэгээ дөрөв өчтөр мод түлээд утаа өмнөртч толгойгоо идэг лээ. Ийм л болцсон биш түн гэдэг юм та. Ер нь урд өмнө яг ийм олон одоо группээрээ тий ийм олон зураачд бас яг ингэж явсан тийм бас нэг түүх байдгүй юм бэлээ. Тэгээ одоо яг энд цугласан байгаа зураачд бол яг үе үеийн зураачд байгаа байхгүй. Одоо бидний дунд үе, тэ ахмад үе, тэгээ залуу уран бүтээлчд гээд их олон үеийнхэн ингээд орсон байна. Тэгээд дээр нь дандаа нөгөө нэг ангид байсан те ангаараа ингээд хүмүүс бас цугласан байна л да. Тэгээ хөгшчүүдээсээ бол бид нар бас хэрэгтэй зөндөөл их зүйл биднээс өмнө яаж одоо энэ одоо замыг туулж ирсэн те сонин яриа
сонсож байгаа байхгүй. Тэгээ тэрийг сансан гутаа өөрийн болгож аваад бас залуучуудад яриш дээр нь жоохон нэмэж өгөө. Мандажгарага наран шингэлээ маннантайгаа хоёулаад хөө мартагдашгүй 3 жил болосон боловч мансурах наринд хоёулаад хөө. Монголын дүрслэх урлагийн хувь заяаг гартаан атгаж яваа бэлэг авиаснуудын бүхэл бүтэн айр мэрсэн нь Могод нутгийнханд олон жил дурсагдах баяр баясгалан аз хиймэр уран бадрал бүлгөө. Энэ баярыг угтаж нутгийн уяачид 30 шахан хурдан дааг сойж бэлдэжээ. Хурдан морины уралдаанд цингэн жаргаж удамшсан монголчуудад даагны уралдаан чамлагддаггүй бололтой. Зураач урчууд ч энэ бяцхан наадмыг сонирхолтой болгож чадах юм а. Тэд уралдах даагуудыг урдаар шинжин зүслээд өөр өөрийн төрүүлэх айрагдах даагыг сонгон тодруулж бооцоо тавилаа. Дааг уралдаж, бороо орж, зураачид хурдан морион догдлон хүлээж байлаа. Морид ирлээ. Бат тулгын зээрд, баян мөнхийн шарга, бигэр жигмэдийн хар зэрэг морид түрүү удааг авч тэдний цолыг бас нэгэн зураач дуудлаа. Дажгүй шүү. Байгалийн үзэсгэлэнт нөөц газрын улсын данстай хан жаргалан нутгийн шарилт уулын бил цайдам уул чачиртын голуудын сав ногоон дэнждээр Монгол зураач чуулга уулзалт хөх тэнгэрийн орноор уран бүтээлийн аялалд оролцогчид нутаг нугийнх нь нийлж их сонин содон нэртэй нэгэн цингүүн зохиолоо. Нэр нь яасан ч яахав. Энэ нь яахаас ч усахгүй гэсэн үг бишээ. Харин яаж иш бүжиж наадаж дуулж хуурдсан яах вэ гэсэн үг юмсан ч. Уралдаан барилдаан уран бүтээлийн олцтой нөхтөн урамшуулж баярлуулах анч мартсангүй. Тэд урлах авьяастай төдийгүй дуулах урд авьяасаар илүү баян хүмүүс юмсанжээ. Энэ аяга тохиолдол манай урдчуудын эвлийн хороо манай нутагт миний төрсөн нутаг Булган аймагт ингэж одоо баяраа хийж байгаа их баярлалаа. Манай энэ бидний хийж байгаа нутаг бол миний төрсөн нутаг хандвангийн төрсөн ерөнхий сайд дамрын төрсөн ийм түүхтэй энэ нутаг байна. Тэгэхээр та бүхэн одоо урдчуудын 65 жилийн салбаруудын 60 жилийн угтаж манай энд баясгал баярлуулж байгаа явдал их баярлж байна.
Монгол үндэстний их зохиолч Ванжин болын инженеаш хөхс удрынхаа товчид толдод. Аливааг зурхад буу байгааг тэр ёсоор нь адилхан зурах. Байгаагаас төрөвдөж зурах. Оргүй хоосноос сэтгэж зурах хэмээсэн 3 зүйлээр зурмуу хэмээн тэмдэглэсэн буй. Реалист, модернист зураач, баримлч сийлдэрч хэн боловч хүн төрлөختний уран сайхны сэтгэлгээний энэ 3 аргад багтаж уран бүтээлийн туурвдаг бүлгөө. Хүний сэтгэлийг цочоон дөргөх өнгө гэрлийн утга учиргүй мэт цоохорлол, эрсдэс харшуулал, юмс үзэгдлийг хувааж хэрчиж, орших, эс оршихын 3 хэмжээсээр задлсан зурагч бай. Өвгөн малчны эсвэл уул усны дэлгэмэл сайхан хөрөгч бай. Уран сэтгэмж буйлуулсан Монгол аргын зурагч бай. Аль нь ч энэ л 3 айс авд багтмуу. Харин түүнийг нь тусган олж сэтгэн гаргах арга барил нь тэсөөр зураач урчууд анхны таталбар санаагаан ийхүү нэг л аргаар тэмдэглэн ав. Манай төрөлх хурлын уран бүтээлчдийн 4 үе оролцож байна. Хамгийн анхмууд нь одоо 81-тэй хүн байна. Хамгийн залуу нь 19-тэй хүүхэд байх шиг байна. Энэ бидний үйл ажиллагаагаа Монгол зураач хэмээн чуулга уулзалт хийж бас тэмдэглэлээ. Энэ арга хэмжээний хүрээнд бас бид Монголын одоо байгалийн сайхныг үзүүлэх, мөнхлөх, мөн одоо зураач урчуудаа уран сангийн баяжуулах зорилгоор бас Хөхтөнгөрийн орноор хэмээх уран бүтээлийн судбарын одоо үйл ажиллагааг явуулж одоо бид бүхэн үдэж байна. Энд нийт 108 зураач 112 хоног давхцсан тоогоор нийт нэг 22,000 гаруй километр аялах юм 6 чиглэл гарч байгаа. Өнөөдөр 3 нь гарч байна. 9 сард говийн чиглэлийнхэн болон дорнодын чиглэлийн одоо уран бүтээлчд маань тэр уран бүтээлийнхэн судалбарт явна. Энэ судалбар нь бол одоо Монголын бүхэл одоо монголчуудын түүхэнд болон монголчуудын эрхэмлж яадаг байгалийн үзэсгэлэн бүхэл газрыг одоо хамарсан байгаа. Энэ ажиллагаанд уулын баяжуулах Эрдэнэ ганцаар нь үйлдвэр санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад бид бас их талархаж байгаа. Монголын нийт зураач уран бүтээлчдэд Монгол улсад төрөлх хурлын байгуулагдсан 65 жил мөн өдөө орон нутагт одоо салбарууд байгуулагдсны 60 жилийн мэндийг хүргэж уран бүтээлийн өндөр амжилтыг хүсээд та бүхнийг урлагийн тэнгэр эвэх болтугай гэж өрөөж байна. Dip 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 dip.